Эрүүл байсан бол энэ хүмүүсийн хийж чадахгүй би хийх байсан л гэж боддөө штэ тий. Манай нэг том хичээлдэг нөгөө чи өстө метршгүй зүйл ашигла ажиллаж амьдрах юм да гэд. Хүнд баярлаа гэж хэлж сураагүй, талархаж мэддэггүй. За намайг балд орж байгаа хөхтэй мөх шиг гэдэг 3 сагаас хойш ерөнхийдөө хөгжлийн бэрхшээлтэй болоод сух тагин дээр явдаг болсон байгаа. Одоо яг миний баг байхад хөгжлийн бэрхшээлтэй гэд надад одоо жишээлбэл таяг олдохгүй ч юм уу те тэгээд ер нь бол одоо тэрэгэнцэрч байхгүй тэгэл одоо би ч манай аавын дүүнд болохоор айгу тийм нэг уран хүн байсан. Тийм болохоор яг ингээд надад модоор таяг хийж өгөөд ингээд би нөгөө таягийг тулж явж байгаа л нэг шорон морон дээр халтарж унаал тэгэл нөгөө таягийг хугалцдаг. Тэгээд тэр таяга дахиад дараагийн таяга манай аавны дүүнд хийж өгөх хүртэл би одоо ингээд таяггүй эрүүл хүүхдүүдийн сургуульд өчгсөн учраас ер нь нэг тийм хөгжлийн бэрхшээлтэй гэдгээ одоо нэг тий илүү ичиж миччих юм уу тиймэрхүү ойлголт ер нь Аз улс их бага байсан. Хөдөө аж ахуйн их сургуулийг эдийн засгийн нэгтлэн бодгчоор төгссөн. Манай ангийн хүүхдүүд намайг өргөхтэй өргөөд, дүүрхтэй дүүрээд те түрээд намайг сургуульд ингээд сургаж ирсэн. Тэгээд бас ангийнхаа хамт олон ч гэсэн бас маш их баярлаж явдаг. Өглөө бас намайг гэрээс одоо би чи оюутны байрнаас манай ангийнхан уралдаж ирж авч яваачаал ингээд сургууль руугаа авч сургаж ирсэн. Дараа нь би болохоор бизнес удирдлагын академиг бизнес удирдлагын мэргэжлэр төгссөн байгаа. Одоо болохоор их засаг их сургуулийн эрхцэн ангид сурч байгаа. Тэгээд одоо бас хуулийн чиглэлээр сурж байгаа сургууль маань бас маш олон шаттай байгаа. Тэгээд би өөрөө нөгөө таягтай явдаг тулдаа бас тэрэнд нь яваад байгаа. Тэрнээс ш тэрэгэнцэртэй хүн бол сурах ямар ч тийм орчин нөхцөл бүрдээгүй. Тэгэхээр одоо би ч гэсэн энэ дээр бас бодохоор ингээл яана хүмүүс нэр ингээл бодохоор нэг төссөн сургуульд ороод сурах гэхээр те энэ шат бартаад саад хүртээмжгүй байдлаас нь бол сурч чадахгүй байгаа нь маш эмгэнэлтэй л байгаа ер нь бол те. Одоо яг миний хийж байгаа ажил маань болохоор хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашигын төлөө тэдгээрт одоо бас тийм мэдээллээр хангах, тэдгээр хүмүүсийг нийгэмд оролцоотой байлгах талаас нь илүү анхаарч ажилладаг энэ ажлыг хийгээд явж байгаа. Одоо миний хоёр хөл бусдаас ондооч гэдэг юм уу, миний гар бусдаас ондооч гэсэн би бусдтай адилхан амьдрах боломжтой байна гэдгийг бас би хүмүүст мэдрүүлэхийг хүсдэг. Ер нь бол хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс чинь бас хүүхэд багтаа штэ. Тэгээд миний тухайд бол бас олондоо орж байгаа. Тэгээд яг хүүхдүүдээ гаргаснаас хойш ерөөсөл за одоо нөгөө те хүч болохгүй юм шүү л гэж боддог болчихдөг юм байлаа. Тэгээд нэг тийм өөрийгөө сайн ээж, сайн эхнэр гэж бодохгүй л байна л да. Тэгээд надад ч гэсэн алдаа хүн л болсон алдаа дутагдал зөндөл байгаа. Тэгээд ер нь бол заримдаа сүүлийн яг одоо Баянзүрх төрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлыг авч ажилласан энэ жил бол нөгөө өмнө би ч одоо ингээ 2 удаа жишээлбэл өөртөө бас нөгөө цаг зарцуулаа заавал нөгөө нөхөн сэргийн хэмжлэгэндээ явдаг байсан бол одоо яг ингээ сүүлийн 3 жил бол огт тэрэндээ бас явж чадахгүй ингээд бүр огт яваагүй жил мэл хүртэл надад байгаад байгаа байхгүй. Тэгэхээр чинь бас би өөрийгөө орхигдуулж гин тэрнтэйгээ яг адилхан гэр бүлээгээ ч гэсэн орхигдуулж байгаа бас ийм тохиолдлууд байна. Гэхдээ яг нөгөө өөрөө бас ажилдаа дур сонирхолтой учраас тэгээд яваад л байна. Тэгээд хүнлийн болсон хойно өвдөн, гунин, шаналн заримдаа ч нөгөө халтарж унаад бэртэн. Тэгэл энэ олгоныхаа ард тэгэл шүд зугаал явдаа штэ. Гэхдээ би чинь өөрөө тийм нэг түрүүн ярьжсэн те ер нь бол ингээ бусдад айл болох сайнаар нөлөөлөхийг хичээдэг. Тийм нэг амар гунигтай, готролтой байгаа үедээ бол тэгээд нэг тийм ер нь нөгөө юунаасаа хол байхыг хичээдэг штэ. Ер нь бүх хүнээс ч ер нь хол байхыг хичээдэг, айл болох ганцаар байхыг хичээдэг ер нь тийм төрлийн хүн юм байлээ. Тэгэхээр чи хоёр таягтай л явдаг болохоос яг л тэрэгэнцэртэй үнтэй ялгаагүй адилхан өвдөх зовдох бүх үе дээр л тэрэгэнцэртэр суучдаг штэ. Төрөх болоо, тэ жирэмсэн болох болоо гэсэн бас ингээл айл бараг л тэ одоо юу гэдгийг хүүхд байхасаа л тэ би ээж болж чадах болоо гэсэн юм айдастай байдаг. Нин уг үлгэд тэ. Ойрхон 3 төрсөн. Тэгэл бараг нэгийгээ гаргаал байж л дараагийнх нь жилийн зайтай гараад ирсэн. Ингээл нэг 2 хүүхдийн донд ингээд өртөл би бүр хүүхдэд өртөл байн гагалт гаргадаг. Тэгээд агарт гарахтаа өртөл би хүүхдүүдээ өөрөө байнга тэврээд явчихдаг учраас нэг тэрэгэн дээр нь тавьж байгаа бол бараг машин л байгаа төхүүлж байгаа л чулуудчдаг.
Тэгэл манай хүүхдүүд хүртэл амар хатуу гараар өссөн гэх юм уу. Тэгэл ер нь нэг хөрөнгөт нь цэцэрлэг тэгвэл ингээл явцдаг тийм ер нь жоохон ширүүн талдаа ээж байгаа. Бид нарт одоо бас энэ сул талууд байна шүү дээ. Олон маш олон хүүхдэд тэврээд өөр өсгөөд ингээд боожуудад явах боломжгүй хідээч гэсэн одоо юу гэдэг юм бид нар энэ болгоныгаа даваад тийм ээ сайхан хүүхдүүдэд өсгөөд гараад ирсний дараа бол өөрсдөө аюу сайхан аз жаргалыг бас бие даасан хүүхдүүдийг нийгэмд бэлдэж гаргаж байгаа юм болов уу гэж хардаг шүү дээ тий. Тухайн үед ч нэг бизнес нэтворк гэж сайт байдаг байсан. Тэгээ тэрүүгээр бас хоёулаа ажил хэргийн шугамар холбоотой бас би нэг интернет орчинд л мэддэг байсан. Тэгээд нэг уулзалт болсон юм аа. Тэрүүн дээр анх ихнэрээ олж харчаал. Яг анх уулзсан өдрөө л хоёулаа ер нь бие биедээ татагдсан да. Жигтэйхэн бие сайхан авч явдаг. Их үлгэр жишээ. Их дайчин бас бусад эрүүл хүнийг бодоход ингээ хоёр хөл муутаач гэсэн ер нь эрүүл хүнээс дутгаргүй амьдралын төлөө тэмцэлтэй шургуу өөр хөвгтэй халамжтай их сайн ээж. Бас нөгөө ажлын байр тэрэ жоохон нөгөө түрээсийн байр маятай байсан. Тэгээд олон хүүхдтэй нэлэх хүүхдтэй болоод хаяа нэг ажил багсаад ирдэг. Тэгээ энэ хэдийгээ бас хаяад хоног өнжин ажиллаад явах бас асуудалтай. Нэг тиймэрхүү үед бол зөөнгөө тохиолж байсан. Ачаал ихтэй шүү дээ. Тэр олон янзын зан харагчтай олон хүмүүстэй бүгдийн нэвийг олж зангидж ажиллана гэдэг бол маш том ажил. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөлд нь бүх төрлийн хэвлэл, мэдээлэл одоо янзын үйл ажиллагаанд нь одоо тайзны засалч юм гээл спортын тэмцээн оролдоо ингээд бүх юмд нь л гар бие орцооч. Тусалж тэмцэж явж байна дээ. Хинийх нь энэ хоёрын ажиллаа нэг болсон шүү. Бараг л нэг шахуул яваа тий. Гэрээг минь гээгүүлдэг гэргийдээ октооддаа Мартин амны баярын мэндийг хүргье. Баянзүрх дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд бол нэг 9,000 гаруй орчим иргэн байгаа. Энэ иргэд дээрээ би болохоор давхарцсан тоогоор 11,060 иргэнд хүрч ажилласан байлээ 3 жилийн хугацаанд. Тэгэхээр бас энэ бол баггүй тоо гэж би үзэж байгаа. Хүмүүсийг гэгэрүүлэх гээд те баясгах гад бас тэр хүмүүсийг оролцоотой байлгах гэд хийжсэн ажлууд маань биднэрт маш их гоё урам зориг өгдөг. Тэр хүмүүс үртэл ингээл баярлал твэрээл те ингээд бид нар анх удаага гэрээсээ гараад ийм гоё юм үзэж байна. Бид нар анх удаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спорт наадамд ингээд оролцож байна. Би медаль авсан гэж баярлал ийм хүмүүсийн гоё ийм урам зориг ирч хүчээр бас бид нар хурцлагдаж ажилладаг. Хүний одоо нэг гэрүүл дээрч тэр ажил дээрч тэр найз нөхдийн дунд ч гэсэн те хүмүүсийн дунд итгэл гэдэг зүйл маш чухал. Тэгэхээр итгэл урмыг хуулах шиг л ухац л байхгүй те. Ямар хуйлчих гээд. Бид нар сэтгэлийн гэгээтэй сэтгэлийн боловсралтай байж бас хүүхдүүдийг нөхрийгөө гэр бүлээ улс орноо цаашлан авч явах боломжтой байх гэж бодож байна. Тэгэхээр бид нарт яг өнөөдрийн бид нар сэтгэлийн тэнхээтэй гэж ярьдаг болсон. Гэтэл бид нар сэтгэлийн тэнхээтэй байх гэж хэд их одоо нэг эмэгтэй өөрийгөө хайрлахгүй зүтгэж асуудлууд маш их байгаа шүү дээ. Тэ бие гаргундаа гаргацсан хэд их нөхрийнхөө төлөө ч юм уу хэд их одоо бусдад таалагдах гэж амьдарч байна. Гэтэл бид нар өөрсдийгөө хайрлах цаг болсон. Бид нар өөрсдийгөө гоё тэ зүрх сэтгэлийнхаа гоё боловсролыг илүү дэлгэрүүлж өөрсдийгөө хайрлаж өөрийгөө мэдрэх энэ цаг үе ирсэн гэж би ойлгодог. Тийм учраас эмэгтэйчүүд маань бас өөрсдөө сайн илүү хайрлаж яваарай. Тэгвэл үр хөвгтөд бид нар өвлүүлэх том гоё соёлтой байх болов уу гэж боддог. Тэгэхгүй бол бид нар өөрсдөө хайрлахгүй байж хүүхдүүдийг өөрсдөө хайрлаарай гэж зөвлөх бас маш хэцүү.